бүхний энэ өдрийн хамар амгалан айлтгая. Улсыг хурлах ардчилсан намын бүлэг 4 сарын 16-ныхаа өдрийн хуралдааныг хийж дуусглаа. За өнөөдөр бид нэр хуралдаанаар хэлцгээр шийдвэрлсэн бүх асуудлуудаа хэлэлцэж амжлаа. За эхний ээлжинд бид бүхэн улсын их хурлын энэ 7 хоногийн чуулганы болон байнгын хорооны хуралдаануудаар хэлцэгдэх хэд хэдэн хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжихээр шийдвэрлэлээ. За нэгдүгээрт нь сэтгцийн эрүүл мэндийн тухай хуулийн төсөл байгаа. Хоёрдугаарт Монгол Улсын мэдээлэл харилцаа холбоо технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай улсын хурлын тогтоолын төсөл байгаа. За эдгээр асуудлуудыг зарчмын хувьд бол дэмжлээ. За бас өөр бас онц чухал одоо ач холбогдлоо гэж үзэж байгаа нэг хууль бол ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл байгаа. Улсын хурлын гишүүн Эрдэнэ нарын санаачилсан ийм хуулийн төсөл. За энэ хуулийн төслөөр 1999-95 онд Монгол Улсын нийгэм өөрөө шилжилтийн үед байх үед энэ ажил хөдөлмөр эрхлэх болцоогүй байсан ийм хүмүүсийг 95 оныг нь бол ажилласан жилд нь оруулж тооцож байгаа. За энэ хуулийн төслөөр энэ утгаар нь бол нийтдээ 200 мянган хүн хамрагдана гэж хуулийн төсөл санаачлагчид бол үзэж байгаа. За мөн 1995-аас 2000 онд нийгмийн даатгалын шимтгэл одоо төлж чадаагүй дөнгөж даатгалын тогтолцоо 95 онд хэрэгжиж эхлэхэд энэ шимтгэл төлж чадаагүй 700 гаруй мянган иргэнийг одоо хамгийн багаар нь бодож энэ 5 жилийн хугацааныхан төлбөрийг нь нөхөж төлөвлөх энэ болцоог гаргаж өгье. За ингэснээр энэ хүмүүс дараа нь бүрэн тэтгэврээ тогтоолоход одоо илүү нөхцөлтөөр тэтгэврээ тогтоолох энэ болцоог нь гаргаж өгье гэдэг ийм хуулийн төслийг бол үндсэнд нь зарчмын хувьд нь бол дэмжлээ. Энэ хуулийн төслийг хэрэгжүүлэхэд нэмэлт хөрөнгө бол одоогоор бол шаардагдахгүй. Харин энэ дээр дурдсан олон зуун мянган хүмүүсийн эрх ашиг хангагдах ийм хуулийн төсөл гэж ингэж үзэж байгаа. Тэгээ энэ хуулийн төслийн үндсэн ерөнхий зарчмыг ардчилсан намын бүлэг дэмжихээр шийдвэрлсэн гэдгийг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. За цаг үеийн асуудалтай холбоотой бид бүхэн хоёр гол асуудлыг хэлэлцсэн байгаа. Энэ бол нэгдүгээр асуудал нь бол та бүхэн мэдж байгаа бах Монгол Улсын төр засгаас хамааралгүйгээр гадаад улсуудад гүйлгээ энэ хоорондын тохиролцоо явагдаад Монгол улс дахь ашигт малтмалын орд эзнээ солиод өмчлөгчөө солиод явагдаад байна гэдэг энэ шүүмжлэлийг энэ анхааруулгыг бол сүүлийн үед бол нийгэмд бол ихээр гарах болсон хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлаа хандуулж байгаа. За энэ асуудал бас өнөөдрийн ардчилсан намын бүлгийн хуралдааны бол гадуур өнгөрсөнгөө. Тэгээ энэ асуудлыг шийдэх зорилгоор улсын их хурлд ардчилсан намын бүлэг нэр бүхий гишүүдээс бид бүхэн хоёр хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Энэ хоёр хуулийн төслийн хилцэх хэсэх асуудлууд нь шийдэгдсэн. Эхнийхээ хилцүүлэг нь байгаа. Энэ хуулийн төслийг бол эхний ээлжинд бол их хурл бол яаралтай авч хилцэх нь зүйтэй гэдэг дээр бол бүлэг санал нэгдсэн. Би ямар хуулийн төсөл ярьж байгаа нөхөр үндэсний аюулгүй байдлыг хангахад стратеги ач холбогдолгүй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл байгаа. Их хурлын нэр бүхий гишүүдээс одоо хоёр хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг бол их хурл яалттай хилцэхэд эргээд энэ одоо өнөөдөр нийгэмд үүсэж байгаа энэ асуудлыг шийдвэрлэхэд нааштай эрэг нөлөө үзүүлэх баха гэсэн энэ байр суурь дээр ардчилсан намын бүлгийн гишүүд бол санал нэгдлээ. За дараагийн нэг асуудал бол сүүлийн үеийн бас цаг үеийн асуудалтай холбоотой асуудал. За ардчилсан намын бүлгийн байр суурийг бол 5 өдөр би бол бас зарим хэвлэл мэдээллийнхэнд бол тодорхой бол хэлсэн. Энэ байр суурь бол хэвээрээ байгаа. Энэ бол хууль хяналтын байгууллагын шийдэх асуудал, харин эрүүгийн байцаан шийтгэх болон энэ процессын хуулиутай холбогдсон бүх зүйл залтуудаа хуулийн байгууллагууд бол ягштал барьж ажиллах ёстой гэдэг энэ зарчмыг бол 5 өдөр хэлснийг бол та бүхэн санаж байгаа бах. За өнөөдөр бас бүлэг энэ асуудалд анхаарлаа хандуулсан. Бид бүхэн бол цагдаагийн бараг 300 хүн ажиллаад энэ процессын үйл ажиллагаа явагдаж байхад ерөнхий сайд нь хууль зүйн сайд нь огт мэдээгүй мэдээлэл байхгүй гэж сууж байгаа нь бол өөрөө хариуцлагагүй явдлаа гэдгийг бол бүлгийн бас олон гишүүд онцоллоо. Энэ нь өөрөө эргээд бид нар төртөө байна уу, засагтай байна уу гэдэг энэ эргэлзээг бас олон хүмүүс төрүүлэх энэ үндэс суурийг бол бүрдүүлж өгсөн гэж ингэж үзэж байна. За бас хууль хүчний байгууллагууд бол бас энэ үйл ажиллагаантай хуулийг хэрэгжүүлэх явцдаа ур чадвар нь бол дутагдж байгаа гэдэг нь бол харагдлаа. Тэгээ өнгөрсөн 7 сарын 1-ээс бид нэр хэр сургамж авч ерөнхийдөө энэ хууль хүчний байгууллагуудын маань ур чадвар энэ хууль хэрэгжүүлэх энэ процесст тэдний энэ гаргаж байгаа үйл ажиллагаанууд маань өөрөө хэрхэн бас сайжирч байна вэ? Их хурл дээр бол бид нар бол тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төсөв санхүүгийнх нь бүх асуудлыг шийдэж байгаа. Дагаж бас энэ ажил нь бол сайжирч явах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас энэ асуудлыг хариуцж байгаа салбарын сайдын асуудлыг
бас өнөөдөр ч нэр бүхий гишүүд хөндөж байгаа юм байна. Тэгээ энэ асуудал бол бас зарчмын хувьд ингэж тавигдахаас өөр аргагүй болсон юм байна гэдэгтээ ардчилсан намын бүлэг бол санал нэгдэж байгаа гэдгийг бас илэрхийлэхийг хүсэж байна. За энэ асуудалтай холбогдуулаад Улсын хурлын гишүүдийн халдшгүй байдлын асуудал бол хөндөгдсөн. Энэ асуудлыг Улсын хурл өөрөө тодорхой ажлын хэсэг гаргаж бас энэ хуулийнхын дагуу шалгах нь зүйтэй гэдэг дээр ардчилсан намын бүлэг бас санал нэгтэй байгаа гэдгийг хэлхийг хүсэж байгаа. За хамгийн гол бас зүйл бол өнөөдөр бид нар бүлгийн хоролдооноос бас нэг зүйлийг бол шинээр бол гарган тавьж байна. Энэ юу гэхээр зэрэг ер нь бол 7 сарын 1-ний холбоотой шүүх хурлын одоо явж байгаа шүүх хурлын процесстэй холбоотой. За бас Монгол Ардын Хувьсгалт намын дарга Инх баяр өөрөө бас энэ талаар бас мэдэгдчихсэн. Энийг 7 сарын 1-ний хэрэг явдалтай холбогдлолтой үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо материал нууцлагдсан хуулиараа байдаг. Энэ нэг нууцлагдсан хуулийнх нь үндслээ шалтгаалаад эдгээр асуудлууд одоо хүртэл хилцэгдэхгүй эсвэл тэнд нэг учир утга нь байгаа юм шиг эсвэл шүүх нь өөрөө энэс болоод нээлттэй хаалттай болох ёстой юм шиг гэсэн ийм үндслүүд бол нийгэмд бол их яваад байна. Тийм учраас ардчилсан намын бүлэг одоо санаачлаад энэ үндэсний аюулгүй байдлын мэдээж зөвлөлийн бүх хурлууд бол хуулиар хамгаалагдсан нууцтай байдаг. Гэхдээ 7 сарын 1-ний холбоотой энэ асуудлууд бол нийтэд ил болох ёстой. Зөвхөн тэр намын удирдлагууд оролцсон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан төдийгүй яг энэ 7 сарын 1-ний асуудал хилцсэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өөрийнх нь хуралдааны материалуудыг нийгэмд ил болох ёстой. За ингэх юм бол энэ 7 сарын 1-ний асуудлаар шалтгаалж улс төр хийх улс төрийн нам эвслүүд улс төрчид бие бинийгээ янз бүрээр хэлэх мөн шүүх өөрөө хаалттай нээлттэй болох энэ бүх асуудлууд үүгээр эцс болно гэж ардчилсан намын бүлэг үзэж байгаа. Тийм учраас хууль заасан үндслийнхаа дагуу энэ төрийн нууцыг заримдаа бид нар бол ил болгох энэ асуудлыг бол хуулиар зохицуулдаг. Энэ хуулигаа зохицуултын дагуу 7 сарын 1-ний холбоотой үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны протоколууд бол бүгд ил болох ёстой. Энэ дагуу энэ хуулийн заасан хамаарагдах субъектууд үйл ажиллагаа чиглүүлэх шаардлагатай гэдэг энэ саналыг бол өнөөдөр бас ардчилсан намын бүлгээс санал болгож байгаа гэдгийг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. За өнөөдөр бид бүхэн эдгээр бүлгийн хурлаар хилцсэн эдгээр асуудлуудаас гадна бас цаг үеийн нэг чухал асуудал байгаа. Бид нар бол сонгуулаа шудраг булгаал өөргөө хийх энэ ажлаа бол байнга анхаарлынхаа одоо төвд байлгаж явах ёстой. Энтэй холбогдуулаад бас сүүлийн үед иргэний бүртгэл, иргэний одоо бүртгэлийн хамгийн гол нөхцөл болсон иргэний ухаалаг үнэмлэхтэй холбоотой олон асуудлуудыг бол хөндөж байгаа. Тийм учраас энэ асуудлаар бас хэвлэл мэдээллийнхэнд бас нийт сонгогчдод цэгцтэй нэг мөр ойлголт өгье гэдэг үндсэн дээр за энэ асуудлыг бас хамтарсан засгийн үед бол хариуцаж ажиллаж байсан ардчилсан намын дарга тэргүүн шатар сайдаар ажиллаж байсан Алтан уугийг дарга бас та бүхэнд товчхон мэдээлэл хийя гэсэн ийм зүйлийг бол бид бүхэн өнөөдөр зохион байгуулъя гэж утсан юм. За энэ асуудалтай холбоотой ялангуяа сонгогчдын бүртгэл нэгэн жагсаалтын хяналттай холбоотой дид хороог ахалтгийнхын хувьд бас инх болд гишүүн та бүхний сонирхсан асуултуудад нэмэлт хариулт өгье гэдэг маягаар өнөөдрийн бас бүлгийн хуралдааныхаа мэдээллийг бид бүхэн зохион байгуулж байгаамаа. Ингээд Алтан уугийн даргыг товч мэдээлэл өгөхийг хүсэж байна.